was as loud as thunder. The time Магистрантаар илсэн орсон. Тэгээ энэ бол Чингис хааны баатрууд өсөн өрлөгөөр зураг зурж тэрэндээ түүхэн тайлбар бичиж магистрийн зэрэг хамгаалсан. Дараа нь 2012 онд бол Монголын дэвшүүлгийн түүхийн хөтөлбөрийн зарим асуудал сэдвээр түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалсан. Ингээд түүхийн ухааны докторийн зэрэг хамгаалахдаа бол одоо 20 дугаар зууны Монголын зураачдын гол бүтээлүүдийг бүгдийг эмэгтэйж өнгөтэйгээр тэгээд ордлын дэвшүүлгийн хөтөлбөрийн түүхэн таймыг хийж нэг ном бичсэн. За мөн дараа нь энийг одоо өргөжүүлж одоо бол энэ өршлөх урлаг судлах энэ ажилдаа хамгийн идэвхтэй оролцож цаашд одоо тэрийг намаа их өргөжүүлж томоохон хэмжээний бүтээл болгон тойрох бэлтгэл ажлыг хийж энд нь би зөвлөгөө өгч байна. Ер нь отхон төгсөл их шоргоо ажилсаг бас их уран гартай бас ухаан бодол нь бол уран зураг төдий түүхийн ухаан төвлөрсөн ийм зураач тэгээд одоо түүхийн ухааны эрдэмтэн хуймаа. Манай отхон төгсөл ер нь цаашдаа Монголын дэвшлэг урлыг гадаад ертөнд сурталчлах талаар асар их хийж байна. Америкийн одоо гол хотуудад уран зургийн үзэсгэлэн гарсан. Мөн Египт уран зургийн үзэсгэлэн гарсан. Европын хэд хэдэн хотод уран зургийн үзэсгэлэн гарсан. Энэ дээр хамгийн гол нь өнөөдөр гарч байгаа Монгол дом хэмээх одоо энэ үзэсгэлэнгийн одоо хол утга бол тэнд илэрч байгаа. Ер нь домтод бол түүхэн үннийг уран сайхнаар чигөөрлүүлсэн нэгэн үнэн байдаг гэдгийг судлаач тэмдэглэдэг. Тэгэхээр энэ талаар их сонин зохиомжтой зургууд зурсныг та бүхэн одоо үзэж байгаа. Ингээд бол шавьдаа бол утгын шимгийг зохилдуулах уран нүдээр ертөнцийг танилцуулах үйлс нь их хэмжэлтэй.